Хүний амьдралд хамгийн их нөлөөтэй байдаг хүн бол эцэг эхийн дараа багш, ялангуяа бага дунд ангийн багш байдаг. Бид энэ удаад жирийн нэг ангийг жирийн бус онцгой анги болгож чадсан хэл уран зохиолын багшийн сурагчдаа хэрхэн хөгжүүлдэг туршлагаас сурвалжлалаа. Би энэ сурвалжлагыг хийх хүртлээр үнэндээ Монгол бичгийг ойшоодгүй нэгэн байлаа. Гэтэл сурвалжлагынхаа гол баатар Пүрэвсүрэн багштай уулзахаар нийслэлийн 49 дугаар сургуулийн 8 ангийг сургасаар хайж явтал хэсэг сурагчид одоо Монгол бичиг орноо даалгавраа заавал шалгуулна. Багштай магтуулж хуулж хиймэр сэргээд гисээр хажуугаар гүүх шахан зүр хүүхдүүдийн яриаг сонсоод ямар идэвхтэй хүүхдүүд вэ гэж гайхаж билээ. Үнэндээ хүүхдүүдээс нь илүү багшд нь гол учир байсан юм билээ. Манайхны баргалд бүх хүүхэд англи хэл, гадаад хэл гэж хошуурх болсон энэ үед харин Пүрэвсүрэн багшийн шавнар уран зохиолын хичээл дуртай. Монгол хэл ямар яруу сонсголонтой гэж монгол бичгээр гоё бичиглэхээр нэг л омгшоод өөрөөрөө бахархдаг. Дэвтрээ ерөөсөө хаяхгүй хадгалдаг гэж ярих нь эгээтэй л их сургуулийн оюутны яриа эсвэл эхнээс нь ярих үгийн заагаад өгчихсэн юм болов уу гэж эргэлзэхээр. Гэхдээ тэдний нүд худал яриаггүй гэрчлэнэ. Би нэг монголч хичээл амар дуртай. Тэгээ монголч ороход л баярлалаа. Одоо монголч орно гэл. Эсвэл анги руу ороод гэл. Тэгээ монголч орж байгаа хичээлүүд би нэг 300 зардггүй. Эхлээд эцэг эхчүүд хүүхдүүдэд тоогоо сайн сур, монгол хэл яах вэ? Аяндаа болон сурна гэж хэлдэг байжээ. Гэтэл гадуур тэнч савл хийвэл писэ рүү гүйчгээд идэх хүн уран зохиолын номын хорхоотон болж монгол бичгээр төвтрэлгүй уншиж, уралдаан тэмцээнээс удаадараа байнга медаль аваад байхаар урамшаад яаж багшд нь туслах вэ гэж бодож эхэлсэн тухайга хуучилж байлаа. Хүүхдийн онцлогийг бол ямар онцлогтой байна гэдгийг бол ихэд судлаад хүүхдүүдтэйгээ ярилцаад хүүхд болгоны авьяа сонирхлыг хөгжүүлж ажилладаг. Ингээ хүүхдүүдийг дугуйланд хамруул сургадаг. Манай хүүхдтэй одоо монгол бичгээр бол олимпиаданд орж олон медаль авч ирсэн. Тэгээ хүүхдүүд бол одоо сурах сонирхлыг илүү сайн хөгжүүлж өгдөг. Тэр нь бол манай 8 ангийн эцэгчүүдийн бархлыг төрүүлдэг. Ингээ эцэгчүүд болгон бол одоо Пүрэвсүрэн багшийн ангид хэрэгтэй зүйл байна уу? Багшид туслахын сургалтын таатай орчин бүрдүүлэхэд юу хийх үү гэдэг талаар бол хамтарч ажиллахыг бол их хүсдэг. Хэрвээ монгол хүн юм бол босоо бичгээ мэдээ байх ёстой штэ гэж хэвлүүхэн ярих энэ сурагчдын ард Пүрэвсүрэн багшийн 20 жилийн уйггүй хөдөлмөр зүтгэл хамт яваа. Пүрэвсүрэн багшийн заасан нэг цагийн хичээл дээр би сая 8 ангийнхантай суулаа. Энэ богинохон хугацаанд багш хичээлийнхаа үндсэн агуулгыг заахаас гадна хүүхэд нэг бүртээ тулж ажиллах юм. За хүүхдүүдийг самбар дээр гарч ажилуулах, үндсэн дасгалыг хийлгэх, нэрийг нь дуудах, хичээлд аль болох чигэд оролцуулах гэд тэдэнд сул чөлөөтэй энэ цагийг хий дими хоосон өнгөрөх ямар ч уламжийг Пүрэвсүрэн багш олгосонгүй. Пүрэвсүрэн багшийн хүүхдүүдээ хөгжүүлдэг нууц ердөө л бүх хүүхдийн оролцоог дэмжих. Хичээлийн 40 минутанд хүүхдүүдийг жинхэнэ хамтрагчаа болгож, чи бол хамгийн чухал хүн гэдгийг мэдрүүлээд, сурах аргыг нь ойлгуулчихвал муу сурагч хийж огтоос байдаггүй. Томчууд хүртэл өөрийнх нь тухай ярьж, өөрт нь анхаарат байхад дуртай байдаг үсттэй. Яг л үнтэй адил. Сурагчид минь миний заадаг хичээл дуртай байна гэдгэл миний хувьд хамгийн том шагнал гээд Нэгэн амжилт гаргаад ингээд ирэхлээр л хүүхэд болгон би энэ шиг болох юмсан гэдэг үслийг хүүхдүүдийн нүдэнд бол бас бадарч харагддаг. За тэр дотор байдлаараа ч гэсэн тодорхой хэмжээгээр хүүхдээ итэх бас нэмэгдэж ирдэг. Альва хандах хандлага тэгээд ерөнхийдөө хичээл хандаж байгаа хандлага бүх зүйл нь ерөөсөө мэдэгдэг. Тэгээд энэ сайхан хүүхдийн нүдэнд дасан энэ гал очийг одоо бадраахад одоо багш хүний гол үүрэг. Пүрэвсүрэн багшийн бас шавнарынх нь авсан шагналын чагсаалт уртаас урт Монголын сайхан бичигтэн улсын уралдааны дид байр бяцхан шилдэг оролцогч Монголын өвгтийн ордны хичээнгүй бичигтэн гээд Монгол бичгээр зохиогддог бүхий л уралдаанаас шагнал хүртсэн салбарын сайчуул. Пүрэвсүрэн багшийн маань амжилт бол хүүхэд яг нэг бүр их амжилтаар тодорхойлогддог. Хүүхдүүдийнх нь хичээл зааж байгаа болон ангийнх нь хүүхдүүд яг жийд дүгнэгдэг гэдгээр бол тодорхойлогдно. Ялангуяа Пүрэвсүрэн багш маань эсэлцийн ерөнхий шалгалт гэж багшийн хувьд нэлээд том шалгалт байдаг. Тэгэхээр эсэлцийн ерөнхий шалгалтанд бол багш маань улс нийслэл хотын дунджаас ямагт дээгүүр шалгагддаг. Монгол бичгээр хамгийн бяцхан шавнараа хүртэл бол уралдаан тэмцээнд оролцуулж тэдний бүр сэтгэлийг хөглж монгол бичигт дур сонирхолтой болох үндэсний бичгээрээ бахархах ийм хүмүүжлийг олгож байгаа давуу талтай. Үнэхээр лагуу бүхэн энгийн байдаг шиг жирийн л нэг захын гэр хорооллын сургууль
бусдаас илүүрхэх хөрөнгөө игэл амьдрал. Гэхдээ энэ сургуулиас Монголын нэрийг дэлхийд дуурсгах ирээдүйн эрдэмтэн мэргэд жинхэнэ эх орончид төрнө. Зөв монгол хүн байх үрийг Пүрэвсрэн багш Шавнарынхаа зүрх сэтгэлд гүн бат суулгаж чадсан. Монгол бичгийн ичид дэлхийн 7 тэрбум хүнээс салгагдах эх орноороо бахархах хүслийг төлөвшүүлдэг гэдгийг би тэгэхэд ойлгосон юм.